би болохоор нэг хойдоо ээж хоёроосоо тэгээд дээрэс нь нөхрөөсөө нэг шүүхэн шийдвэр нөхөртөөгөө шүүхэн шийдвэр гарсан мөнгийг авчдаггүй байгаа. Тэгээд би өөрөө болохоор нэг хүнд өвчтэй. Тэгээд эмчилгээний одоо зардал одоо нэг мөнгө зарцуулах гэсэн боловч одоо болтол ингээд өгдөггүй. Тэгэхээр одоо нөхрийн маань цаана болохоор манай хойд аав ээж хоёр байдаг. Тэгээ ер нь нэг санхүүгийн хүчирхийлэл гэдэг бол хүнийг хамгийн их тамирдуулдаг те. Одоо хүн чинь бүхэл нэг хэрэгцээгээ санхүүгээр зохицуулна шүү дээ те. Тэгэхээр сүүлдээ ингээд санхүүгийн юу гэдэг чинь өөрийнхөө хараат байлгах те. Одоо юу гэсэн одоо нэгээс нь зөвхөн л эмчилгээтэй хүн болох цаашдаа амьдрах залуу хүн намайг эмчилгэдэхээ идэх те энэ бүх боломжийн маань одоо хаагаад байгаа учраас л би танаас сайн хандж байна л да. Тийм тэгээд нэг бас би аавынхаа ганц охин байхгүй аав маань намайг 11 настай хат маань өнгөрсөн. Тэгээд одоо тэр хүний өв хөрөнгө надад одоо өвлөгдөх ёстой боловч одоо манай хойд аав ээж хоёр бол надад тэрийг яагаагүй өгдөггүй. Ер нь намайг бол надад бол юм өгөх ёсгүй гэж боддог. Гэхдээ нэг тэрнээс гадна яг ингээд сүүлийн хэдэн жил яг тэр хоёр хүний одоо 8 жил явах цаана тэр хоёр хүн ингээл амьдралд маань оролцоор байгаа намайг өнөөдөр ийм сэтгэл санаагаар насараад ийм хүнд өвчнөд хүргэсэн байхгүй. Тэгээд одоо нэг нөхрөөсөө салаад миний мал хөрөнгө гэж үлдсэн боловч тэр юм нөхөрт маань өгсөн. Тэгээд юу яадгүй ер нь одоо нэг хүүхдийн хүйд итгэмжийг ч гэсэн одоо нөхрөөсөө одоо сар болгон 3 авах ёстой шүү дээ. Тэрийг маань хүртэл ингээд оролцоод отолтлоо бүл ер нь ингээд яг л өөрсдийнхөө хараат байлгах сонирхолтой байдаг. Тэгэхээр одоо адгийн наад зах нь энэ тарианаас авахгүй л өвдсөн хүнд чинь маш их мөнгөний хэрэгцээ гарч байгаа. Хоёр хүүхдээ өмс зөөх идэх хоол гээл тий. Тэр бүхний санхүүгийн одоо ингээд яагаад харчин надад бол маш хүндрэлтэй байдаг л та. Одоо хүүхдийн тэтгэмжээ таахгүйгээр манай нэг хүүг ээж өөр дээр авдаг байхтал нөгөө аваас нь мөнгө аваад иддэг гэсэн. Ойр зургийнх нь нэг хэрэгцээ. Тэгээд ерөөсөө хүүгийн маань бол чамд өгөхгүй. Одоо уулзахгүй энэ төр байдаг гэсэн байхгүй. Тэгээд тэрнээс болж би их сэтгэлээр ундаг гэсэн. Хажуу одоо сураад одоо нөхрөөсөө салаад сурсан байхгүй би их сургуульд. Тэгээд тэр хугацаанд маань л одоо минимал хөрөнгөийг нөхөрт маань өгөх, хүүхдийн маань авах тэр гэл тэр хоёр хүн миний амьдралд оролцсон. Би хойд аавыг одоо ингээд одоо нэг хүний ёс гэж идэг штэ тий. Манай малчин байсан хүн л дээ. Тэгээд манай аав бол одоо амьд цэрүүндээ тэр хүндэл маш их тус өргөжсэн. Өөрийг нь өвдөд хөвтгээд хүртэл манайх бол нэлийн гайгүй амьдрал боломжийн айлсаа аав маань нэр зүртэн байсан бүр ингээд онгоцоор авчирч ийсэн гэдэг байхгүй авчираад хойд аав хэмжлүүлж ийсэн гэдэг байхгүй. Тэгэхэд манай хойд аав бол намайг өвдсөн тохиолдолд бол одоо баг наадах чинь хэрэггүй те би тэр хэрэггүй манай гэрээс наадахыг гарга одоо тэр хүн бол нэгээс нь манай гэрт ороо сууцал хүн байхгүй юу. Тэгсэн хэрнээ одоо би гэртээ байх хэвээр хүн хэрнээ тэр хүнд ингээд ад үзэгдээл яг тиймэрхүү л амьдардаг. Тэгээ миний нэр төр ерөөсөө л дураараа халтдаг л та. Одоо юу гэх 10 жилдээ гайгүй сурлагатай одоо нэг үеийнхэндээ гайгүй нэр хүндтэй юм охин байсан. Тэр болгоны маань ээж маань хойд автаа нийлэл ерөөсөө хүсгэждэг л дээ. Надад энэ бол маш их сэтгэл зүйн дарамт. Охины маань хөөдөө аваачаад орхицсан. Өгөхгүй. Хүүгийн маань болохоор энд өгөхгүй. Тэгэхээр чи хүн чинь нөгөө юу гэж хоёр хүүхдээ хаяад л хүн амьдраад бай гэж болох үү те тэгэл аргагүй ихэнд би ажилласаа гарч ирсэн. Тэгээд яг хүүхдэр маань тэгж эхлээд хүүхдэр маань барьцаалж байгаа байхгүй юу. Тэгэл хүүхдээ аваад хүн чинь эргээд ажилгүй болохоор хэцүү шүү дээ тийм ажил хийж. Тэгэл хүүхдээ авах гэж би жил хэрэгтэй уцалсан. Охины маань бүр нөхөр маань өөр хүнтэй суучаад жил уулзлаагүй. Тэгээ охин маань ирээд бүр ингээд амар уйлжсэн байхгүй ээж би тэнэг амар сансардаг. Тэгээ хөдөө очиод нөгөө аймагт очиод авах гээд очингууд хөдөө аваад цогтаачдаг ч юм. Тийм ч манай ээж юусэн намайг асар хамгаалдаггүй. Одоо онцлогдсон цагаас маань сүлээл үл хайгарсан. Ер нь бол аль 13 настайгаас маань авахгүй аавын талынханд өгсөн. Тэгээ одоо өвдөж авахт ч гэсэн аавын чинь талынхан чамайг одоо авах хэвээр би чамайг ингээд яах ёсгүй гэдэг. Тэгээ ер нь нэг яг би өөрөө айгүй дутуу буруу ойлгоод байсан байгаа юм л да. Тэр өмч хөрөнгийг нэх ёсгүй ч юм уу те. Юу яах одоо ээжигээ өрөвдөөд өөрөө нэг би ч гэсэн өөрөө их хүн болохоор ч тэгэл шүү юунд ерөөс хандаж үзээгүй тех тусам ингээд бүр ингээд
намайг дэрлэхэд идэг. Тэгээд яг хуулаараа явах юм бол би ааваасаа үлдсэн өмч хөрөнгийг авах хэрэгтэй юм байлээ. Тэгээ хуульч одоо өмгөөлөгчдөөс би зөвлөгөө өгсөн авсны үндсэн дээр ингээд ярилцлага өгч байгаа. Тэгээд сэтгэл санааны хохирлж гэсэн би нэхэмжлэх хэрэгтэй юм билээ. Яг тэгэл одоо ийм хүнд өвчтөй болтлоо би одоо тэр хоёр хүн дээр л хүсэл гэсэн үг байхгүй. Би одоо анх яг үнэндээ 23 онд онцлогдоод өвтгöd яг аавын маань ах トゥ найз нөхөд тэ ангийн хамт олон тэр хүмүүсээс одоо мөнгө ирсний үндсэн дээр би имжлэгцэн. Одоо болохоор ингээл бас энэ намар эргээд ингээд хавраас авахлал өвтгöd хөрхи одоо аавын маань найз нөхдөг л уяачт тэгэл одоо найз нөхд маань тэгээ би өөрийгөө ном бүтээлээр л одоо юм тарайга залгуулдаг. Тэрөөс надад тэгж юу ерөөсөө ганц удаач зөндөр хүч чагааг. Эд шинүүд одоо санхүүгийн яг чадамжтай юу? Чадамжтай. Үнэхээр боломж олцоод одоо манайх айгүй их мал ихтэй айлсан. Одоо бол яг тэр хөрөнгө тэр чигээр үлдсэн. Одоо аавын маань хамгийн сүүлийн малын тоолгоч надад байдаг. Гэхдээ одоо тэрийг барайл би шүүгтж ерөөсөө явж үзээгүй байхгүй юу. Тэгээд үнэхээр одоо боломжийн амьдралтай гэрнэ. Надад ерөөсөө туслах. Манай хойд бол ерөөсөө туслах ёсгүй. Энд ерөөсөө чи витер юу ч өгөх ёсгүй л гэдэг. Санхүүгийн хүчирхийлэл бол хүнд хамгийн одоо нэг хүнийг миний бодлоор л хүчгүй болгодог. Тэ сэтгэл зүйн одоо юу гэх юм. Үнэхээр хүн чинь нөгөө нийгмийн амтан байхгүй тий. Олонний дунд орох. Үгүй адаглаад нэг олонний газар явахд хүн чинь сайхан хувцастай явахыг бодно тий. Амттай хоол идэхийг бодно. Тийм биш. Дандаа нэг дутуугийн мэдрэмж авна. Ерөөсөө ингээл одоо өдөр хоногийг нэг өнгөрөөсөн тий. Яг ч би өөрөө тийм орчинд өсөөгүй байхгүй. Тэгэхээр ингээд ерөөсөө тийм хүнд байдаг. Үнэхээр хүнд. Тэгээд яг энээсээ болоод одоо хурц даараал тий нэг нойтон хувцастай яваал. Тэгэл дээрээс нь сэтгэл санаагаар унсны явуулмаас л юм өвчтэй болсон л тоо. Тэгээ одоо хатгын нацаах нь гэхдээ хүн ич ингээ хоол юу гэж гэсэн ичээ ингээл бид нэр иддэг үстэй тий. Тийм юм хүртэл байхгүй болчихно гэхээр надад амар хэцүү хүндээс ер нь. Тэгээд одоо хоёр хүүхдээ ч гэсэн би чинь тийжийг шаардлагатай шүү дээ. Над дээр өсөж байгаа юм чинь. Тэгэхээр одоо тэр давхар одоо энэ санхүүгийн хүчирхэл цаашаа явсараад хоёр хүүхэд маань нөлөөлж байгаа байхгүй. Ер нь тэгээд бас дээрээс нь ингээд янз бүрийн цуу яриад хараагаад байдаг. Дахтууд нь тэр бол надад үнэхээр хэцүү санагддаг. Тэгэхээр хоёр хүүхэд бас дагаал тэрийг дагаа шаналж байгаа байхгүй. Ээж маань ингээд байна гэл. Одоо таны хувьд яг ажил хөдөлмөр хийх боломжтой юу? Одоо чинь байнгын эмчилгээнд болохоор одоохондоо яг боломжгүй. Эмчлэгдээд явах юм бол ажиллаж болно гэсэн юм ч маань. Нөгөө өөрийгөө бичдэг төрлийн хүн болохоор их өөрийгөө ядраахгүй. Тэгээ одоо бол тэгээ эмчилгээндээ хурд яваал идэхийг л маш хүсэж байна. Хоёр хүүхдтэй урт удаан амьдрахыг л хүсэж байна. Залуу хүн болохоор ч.